Сайн байна уу? Намайг Аракава гэдэг. За би та бүхэнтэй энэ 15 минутын хугацаанд сонирхолтой яриа өрнүүлэхийг хичээе. Та бүхэн намайг хараад энэ жаахан залуу ер нь бидэнд юу ярих юм бол доо гэж бодж байж магадгүй. Дээр нь бүр нутгийн аялгаугаар яриад байх чинь бай. Зохиолч хүн гинүү? Юуны тухай бичдэг юм бол доо мэдэхгүй юм байна гэж бодож байж ч магадгүй юм. За тэгэхээр би өөрийнхөө ахаад авчгаан танилцуул. Би 7 ном бичсэн нэг ёсондоо зохиолч гэж ойлгож бол бас хоггүй амьдрцгаая хөдөлгөөнийг эхлүүлээд дэлхийд даяар нийт 150 мянган хүнийг нэгтгэж 5 сарын 3-ны өдрийг их цэвэрлэгээний өдөр болгож чадсан тийм хүн байгаамаа. Мөн дээр нэмж хэлэхэд Японы 3000 орчим ахлах сургууль дээр очиж илтгэл тавьсан тийм дурслагтай. Бас одоогийн ерөнхий сайд Абе Шинзогийн гэргээ Абе Акетэй хамт телевизийн нэвтрүүлэг бэлтгэж гаргадаг. Осакад 2 ресторантай. Ер нь нэлээд ойлгомжгүй итгэж чиг сонсогдож магадгүй. Энэ ойлгомжгүй нөхөр ер нь яаж яваад энд хүрээд ирсэн юм болоо гэдэг тухайг та бүхэн ярьж өгье. Та бүхний дунд ахлахангийн сураг сонсоод сууж байж магадгүй. Би 2006 онд ахлахангийн сурагч байхдаа өөртөө их дургу байлаа. Та нарын дунд ч гэсэн өөртөө дургу хүн байгаа ч байж магадгүй. Ийм арчаагүй юм байж амьдраад жаахадтай гэж бодож байна уу? Надад амьдралын утга учир, амьдрсны үн цэн гэж ер нь байна уу гэд санаа алдаж сууна уу? Надад үнэндээ хүсэл мөрөөдөл гэхээр зүйл юу ч байгаагүй. Ахлах сургуулиуд төгсөөд нэг их сургуульд орсон болоод дараа нь нэг ажилд орж насан туршдаа ажил. Тэгээд чадвал хормоо хийж гэр бүлтэй болоод хэрвээ чадахгүй бол гом бие годомтлогоо хэвээрээ өгнө. Нэг иймэрхүү амьдрал надад таалагдж байна гэж огтхон ч хэлж чадахгүй байсан. Зүрх сэтгэлийнхээ мухарт бол энэ бүгдийг яадарч байсан өөрчлөлмөр байна гэж бодогдоод болохгүй байлаа. Их сургуулийн 4 жилийг энэ бодолтойгоо өнгөрүүллээ. Тэгж байтал харин гэнэт нэг үг толгойд нь гэрлийн хурдаар зурсхий орж ирсэн. Ямар нэгэн зүйл хиймээр байна. Яг юу хиймээр байгаагаа мэдэхгүй байдаг. Энэ асуултыг дунд сургууль, ахлах сургууль, бүр их сургуулийн оюутнууд ер нь бүгд л хэлдэг л дээ. Ямар нэгэн зүйл хиймээр байна. Яг юу хиймээр байгаагаа мэдэхгүй байна. Илч гисэн өөрөөсөө байн ингэж асуудаг байлаа. Өөрийгөө өөрчлөмөр байна. Бага байдал минь онцгүй байна. Яадаг ч байсан өөрчлөлт хийх хэрэгтэй. Их сургуулийн 3 дугаар курст байтал ах маа надад ингэж хэллээ. За чи одоо өөрчлөгдмөр байна гэж цаг үргэлж гоншгоноод яваад байсан. Хэрвээ өөрчлөгдмөр байвал ямар нэгэн зүйл хийгээд эхлэш. Үйлдэл хийгээч чи гэж загнууллаа. Тэр өгөнөхөр оройроо орсон гэж хэлж байна. За тэгвэл би ямар ч байсан нэг зүйл хийгээд эхлэе гэж бодоод ахтаа. За тэгвэл би өглөө болгон 6 цагт босоод Шинжүүку буудлын дээр хог цэвэрлэж эхэлнэ. За юу гэлээ. Гэтэл ах яаж байгаа чинь тэр юм. Очиж хог цэвэрлэх санаал толгой чинь орж ирж байгаа хэрэггүй гэдэг юм байна. Секс дугуйланд явж байгааг элдв тэмцээн уралдаанд ч гайвдаггүй. Олон танил тал өггүй. Дээр нь бүр унтахаас өөрөө чидгүй 20 настай над шиг хүн. Иннээс илүү ойлгохтой санаа гэж ер нь юу байх вэ? Харин ч ингэж сэтгэж байгаа нь их юм биз дээ. Ер нь би юу хийж чадна гэж. Чадах юм нэг ч үгүй. Ич чидгүй нэг юм гээд бодож сууснаа. Яагаад чадахгүй гэж. Үгүй би ядаж хог шүүрдэж цэвэрлэж чадна шүү дээ гэж. Тэр зэргийн зүйлийг хүртэл хийж чадахгүй юм гэж юу? Ясгэл байна. Ядаж хог цэвэрлэж сурна гэж бодоод өглөөний 6 цагт босоод Шинжүүку буудлын руу гарч ирлээ. Та бүхэн сайн мэдэж байгаа да. Шинжүүкуд хүмүүс их холхидог, хог их тарьдаг. Нэгэнтэл цэвэрлэхээр шийдсэн юм бол хамгийн цэвэрлэжтэй газараа явна гэж бодлоо. Ингээд хог цэвэрлэх ажлаас эхлээд миний өөрийгөө өөрчлөх их аяа эхэлсэн юм да. Энэ бол 2006 оны 11 сарын явдал юм. За тэгээд хийгээд эхэлтэл над чиг тэнэггүй ер нь алга юм да гэсэн бодол төрөл. Бас болоогүй. Хамтдаа хог цэвэрлэцгээгээд нуруунд дээр биччихсэн гэж байна. Мундаг хүн болох гэж ядаа тэгээд биччихсэн. Тэр үед дөнгөж 20 настай уучраа мэдхгүй ухаамуутай тэр хаваар их явдаг загварлаг залуухан охтуудад тэгээд бичвэл таалагдах байх гэж бодчихсон. Гэтэл бодит хүнд ямар хүмүүстэй учрваа гэхээр орон гэргүй хүмүүс, ядуучууд, архичд яг нүдэн дээр хог хаян нүүр рүү цохин нэрэн шүү яг тэгдэг байсан. Арай гэж түүж хомсоо хогнуудыг бүгдийг нишиглөөд талын нэг тараага хийчихвэл тайж таарч байлаа. Ууж байсан ундаагаараа нүүр рүү цохин архины хоосон шил нуруу руу шидээд шилний хаархай зүсгдэж байсан тохиолдолч бүр олон байлаа.
Намайг хэдий болтол ингэж дээрлэх гэсэн юм бэ. Чи мундаг юм аа, ёстой мундаг юм. Зүрх алдаж эхлэх үед ах маань ажил хийвэл дуусна гэдэг юм шүү. Тодорхой хугацаа тогтоочих. Тэгээд яг тэр хугацаанд байдаг шатлаа шавхаад үзгэж орм өглөө. Тэгээд яг 2 сар зүтгэлээ. Тэр хооронд ахтайгаа эвлэрч нэг үдсээр явж байтал нэг өдөр харин нэг хүн надад тусалж юм байна. Нэг орон гэргүй хөшин хүчээр надад туслаа. Ажил тусдахаар их сайхан санагдсан юм билээ. Тэр өдөр тэрний дараагийн өдөр баяр хөөртэй хөл хөнгөнгөч нь ажилдаа гүйж ирдэг боллоо шүү. Тэгж байтал ахаад нэг орон гэргүй хөшин туслахаар ирлээ. Ийм маягаар надад туслахаар ирэх хүмүүсийн та өдрөөс өдөрт нэмэгцээр л байсан. Ингэж явсаар ямар ч байсан нэг сар өнгөрлөө. Харин сар хагасын дараа нүдний өмнө хогоо хайчихдаг байсан нэг хүн хурч ирээд надад хогоо өгдөг боллоо. Хүмүүс улам бүр нэмэгдэж ирээд надад тусалдаг боллоо. Компанийн ажилтан бололтой нэг ах ирээд халуун цаатг болоод баярлаа. Энийг цангаж байгаа үстэй гэдэг. Үүлээ үзэж хийдэг байсан ажил минь харин ч хөгжилтэй урам зоригтой хийдэг ажил болж өгсөн. 2006 оны сүүлээр юм байна. Хог цэвэрлээд яг 3 сар өнгөрч байтал нэг баяртай явдал тохиолдлоо. Сонин дээр миний талаар нийтл гарчээ. Асахи сонины эхний нүүрэн дээр Шинжүүку буудлыг цэвэрлэдэг 20 настай залуу хөө их сургуулийн 3 дугаар курсын оюутан гээд өөр манай сургуулийн зургийг тавьчихсан. Хамгийн аймаар нь нийтлээ хамгийн сүүл би дэлхийг өөрчлөмөр байна гэж биччихжээ. Юу вэ? Юу дэлхийн ертөнц вэ? Өөрийгөө яая гэж бодож байхад харин сохорсон биш завшиг мэгчээр хам цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн тоо 5, 10, 40, 50 болоод бүр улам их нэмэгдээд. Дараа нь телевиз араад байгаас ирж сурвалжлага авлаа. Тэрний буйнд хүмүүсийн тоо улам нэмэгдээд л байсан. Би бүр сайн санаж байна. 2 сарын 8-нд Окинавагаас ирлээгээд хөдөө орон нутгаас хүртэл хүмүүс ирдэг боллоо. Осака хотоос тавуулаа ирж байна гэд хам цэвэрлэх хүмүүс ч байсан. Бүр тэгж ярил чиний тухай сурвалжлага бүр дэлхийд даяар засагдсан гэд Оросоос хүртэл хүмүүс ирсэн гэд бодлоо. Ингэж явсаар олон сар өнгөрч 2007 оны 5 сарын 3-ны өдөртөө золглоо. Тэр өдрийг их цэвэрлэгээ хийх өдөр болгоод Япон даяар хог навшаан цэвэрлэж зэгслэх өдөр болгож чадсан юм аа. Японд нийт 27 газар 444 амд нөхдөд болоод хамтарч ажиллаж байна. Тэр цагаас ихтэй ланх удаан би өөртөө таалагдж эхэлсэн. Япон даяар тойроод лекц яриа хийж явах үед дунд сургуулийн сурагчид би өөртөө сэтгэл хангалуун баймаар байна гэж үргэлж хэлдэг. Яавал дээр вэ гэж үргэлж асуудаг. Харин би 2007 оны 5 сарын үед тэр асуултад хариу боллоо. Өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг нь өөртөө итгэнэ гэсэн. Өөртөө бат итгэлтэй байна гэсэн үг юм байна. Өнөө хүртэл юу хийсэн ба бүтэхгүй дээ амжилт олохгүй байх болсон чинь дээр гэж үргэлж өөрийгөө хойш татаж чангаадаг замтай гэж. Тэгээд хог цэвэрлэх гэдэг энэ ажлыг хийж эхэлснээр өөрийнхөө тэр муухай занг гэж ардаа оргиж чадсан. Намайг үргэлж уруудуулдаг байсан тэр муухай зангаан төр хойш нь тавиад хог цэвэрлэх ажилд хамаг сэтгэлээр зориулж чадсанаар бүр Япон даяар том хөдөлгөөн болтол өргөжүүлсэн. Цаашаага улам давлгаалсаар 2009 оны 5 сарын 3-ны өдөр дэлхийд даяар нийт 26 орны 15,534 хүн, харин 2010 оны 5 сарын 3-ны өдөр дэлхийн 30 орны 130 гаруй мянган хүн, одоо бол 60 гаруй орны 150 мянга гаруй хүн оролцдог асар том хөдөлгөөн болтол өргөж чадсан байна. За тэгэхээр энэ залуу чинь ер нь яг ямар ажил хийдэг юм бол доо гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Их сургуулийн 4-р курс сурч байхад юм байна. Өөрийнхөө хийж байгаа энэ ажлынхаа талаар яриа хийж өгөөч гэж нэг дунд сургуулиас хүсэл тавиад. Тэр хүсэлтийн дагуу 4 сард лекц уншлаа. Би шастаа нэг хамаг шатлаараа хичээс. Сонирхолтой хүнд өгөөжтэй яриа бэлтгэх гэж их л мөрийдэг байлаа. Харин тэрний минь хариуд их сайхан яриа боллоо. Дараа нь манай сургууль дээр яриа хийж өгөөч гэсэн хүсэл арараасаа суурах болж би гэдэг хүн улам завгүй болсоор. Харин тэгж явахдаа өөрийнхөө хийсэн ажил уншсан лекцээр ном бичих санаа төр чадан яд нэг ном бичлээ. Гэтэл бас ном чинь сонирхолтой юм аа. Ахаад өөр ном бичээж гэсэн хүсэл төрж дараагийн номоо бичлээ. Тэгээд 3 дахь 4 дахь номоо бичиж явсаар байтал зохиолч гэдэг энэ хүндтэй алдрыг хүртчихдэг юм байна. Ингээд хог цэвэрлэх хөдөлгөөний үргэлжлүүлсээр номоонч бичсээр явж байтал нэг өдөр ерөнхий сайдын гэргийн над руу орцтож
чиний хийж байгаа ажлын талаар сонсоод л яваад байгаа. Их сэтгэл хөдлөж бас чамаар бахархаж байгаа шүү гэж хэлхийг сонсоод баярлсан гэж өгвэ. Тэр цагаас хойш холбоотой байсаар хамтдаа телевизийн нэвтрүүлэг хүртэл хийлээ. Энэ олон ажлуудаа хийж явсаар цуглуулсан мөнгөөр бас л над шиг яахаа мэдэхгүй байна. Юу хийх учраа олохгүй байна гэж дотроо эргэлдэж төөрөлдөж яваа залуус зориулж хамтдаа уулзаж ярилцаж шин санаа оноогоо хуваалцаж болдог тийм газар байгуулмаар санагдаад ресторан байгууллаа. Одоо гүйцэтгэх захирлаар нэг хятад залуу ажилладаг. Бас л над шиг учраа олохгүй эргэлдсэн ахлах сургуулилд төгссөн залуу байсан. Дотор нь ажиллаж байгаа 50 гаруй залуус бүгдээр нь тийм ч өндөр боловсрол өөрийгөө шинээр нээхийг хүсэж чармааж яваа тийм л залуус шижгэнт л ажилладаг юм да. За ингээд 2006 оноос 2015 он хүртэл төөрч хөдлөж явсаар энд хүрч ирсэн миний төвхийг та бүхэн сонслоо. Нэлээд удаа ярьчих шиг боллоо. Гэхдээ үүн шалтгаан бий. Би ахлах сургуулиудаар явж лекц яриа их хийдэг. Тэгэл ярианы ихэнд түрүүчийн өөрийнхөө танилцуулгыг үргэлж хийдэг. Тэгэхээр ахлах сургуулийн сурагчид та юм чинь чадлагүй яах вэ? Та угаасаа мундаг юм чинь. Харин би бол бүтэхгүй яаж тань шиг болох вэ гэсэн харцаар бүгд л харцгаад. Тийм болохоор би энэ танхимд зөвхөн нэг л үг хэлэхээр ирсэн. Тэр үг маань юу вэ гэхээр 150 мянган хүнийг цуглуулж, хог цэвэрлүүлж чадсан, 7 ном бичсэн, ерөнхий сайдын гэргийтэй хамт нэвтрүүлэг хийдэг рестораны захирал Аракава гэдэг энэ хүнд ч гэсэн би дахин хэлмээр байна. Бүх зүйлийн эхлэл бол тэр өдөр. 2006 оны 11 сарын 6-ны өдөр. Хинч байсан хийж чадах ямар ч хүн өлгөн дөнгө хог цэвэрлэх гэдэг ажлаас л энэ бүхэн зүйлс эхэлсэн юм шүү дээ. Чадах болов уу, үгүй болов уу гэдэг асуулт огтоос биш. Харин хийх үү, үгүй юу гэсэн асуулт л байдаг. Ердөө ганцхан өдөрт болж бүтчихдэг зүйлч бас биш. Би та бүхний бүгдээрээ хог цэвэрлэе. Хог цэвэрлээд байвал над шиг болно шүү гэж уриалж байгаа зүйл огт байхгүй. Та нарт хиймээр байгаа зүйл өтөчнөө байгаа. Захирал болохыг хүсэж байгаа. Кафе нэмэр байгаа. Совилогч болмоор байгаа. Ямар ч хүсэл мөрөөдөлтэй байж болно. Гэхдээ ганцхан зүйлийг хэлмээр байна. Би ийм болмоор байна. Тийм юм хиймээр вэ гэсэн санаагаа олоод яг тэр санаа чинь төрөх даруйд тэгвэл би яг одоо юу хийх вэ? Юу хийж болох вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өчүүхэн жижиг алхамч байсан ч бол интернетээс хайх, ном унших, хүн амьтнаас асууж сураглах гэдэг юу ч байж болно. 1 метр байна уу, 1 сантиметр байна уу тэр хамаагүй. Хамгийн түрүүнд алхах л хэрэгтэй. Хийх л хэрэгтэй. Сажлаад явж байтал 1 л мэдхэд 1 км 100 км болоод уртчилсан байх болно гэдгийг би харин баттай хэлж чадна. Тэр яндашгүй урт замын эхлэл бол яг одоо энэ цаг мөчим шүү гэдгийг та бүхэн дахин хэлмээр байна. Бас дээр нь тэрхүү ганцхан алхамд чинь зайлшгүй хэрэг болох таны эр зориг юу ч болсон бай бууж өгөхгүй метршгүй зан хоёр чинь юм шүү. Та бүхэнд маш их баярлалаа.